Бичлэг эхлэхийн өмнө миний бичлэгийг үздэг хүмүүсийн багахан хувийн subscribe дарсан хүмүүс идэв юм лээ. Тэгэхээр энэ бичлэг хэрвээ тань таалагдвал subscribe дарахаа битгий мартаарай. Мөн өшөө олонд түгээж надад туслаарай. За нэг мэдсэн чинь 30,000 болчих. Тэгэд ерөөсөө special бичлэг хийж байгааг болохоор энэ удаа жижигхэн асуулт хариултыг дараагийн бичлэгээр оруулахаар шийдлээ. Асуултыг Instagram хуудасаар суугаарай. За тэгээд бичлэгтээ орцгоё. Demon Slayer буюу чөтгөрийн ангууч гэх энэ аниме Ашира гэж юу болох мөн Музаны хүчрэг 12 чөтгөртэй танилцсан. Энэ бүгдийг ярихаас өмнө эхлээд уг анимийн талаар жаахан дэлгэрэнгүй мэдж авъя. За энэ хүү аниме shonen manga жанрын анime бөгөөд Gotoge Koyaro гэх зохиолч 2016 оноос 2020 оны хооронд уг мангагаа бичижээ. Энэ анime дээр яг юу гардгийг товчхон дурдвал тус анимийн үйл явдал нь 1912-оос 1926 оны Японд болдгоо. Тэр үед чөтгөрүүд болон хүмүүсийн хоорондох нууцхан дайн болдог байсан. Чөтгөрүүд нь музан гихч анхдагч чөтгөрийн цусыг ашиглан хувирсан хүмүүс бөгөөд мөнхийн настай, мөн супер хүч чадалтай, чөтгөрийн цусан урлаг гих онцгой чадвартай болдог. Гэсэн хэдий ч хүний мах болон цусаар үргэлж цангаж явдаг болж нарны гэрэлт гарал шууд өөхөх аюултай болдгоо. Харин эсэргээрээ тэдний эсрэг зогсох чөтгөрийн ангуучт нь тусгай дархтуудаар урлуулсан зэвсгээрээ тэдний эсрэг зогсож чаддаг. Өөр бусад зэвсэг нь тэднийг гэмтэж чаддаг ба маш хурдан нөхөн төлөх чадвартай учраас онцгой сэлгэмүүдээр л зөвхөн тэдэнтэй толдож чаддаг. Чөтгөрийн ангуучдыг дотор нь тэдний хийсэн гавьяагаар нь мөн Музаны 12 хүчтэй чөтгөрийг дарсан тохиолдолд зэрэг ахуулдаг. Хамгийн том зэргийг Хашира гэж дуудана. Чөтгөрийн ангуучд нь сэлмийн урлагт суралцсанаар амьсгалын арга техникт суралцсан, өөрсдийн гэсэн онцгой амьсгалын техникт суралцсанаар чөтгөрүүтэй энэ тэнцүү үзэлцэх хүчтэй болдог. Тэгээд энэхүү манганы гол дүр нь Танжиро Камадо гэх уулд амьдрах сайхан сэтгэлтэй ухаалаг нэгэн залуу бөгөөд нэгэн өдөр гэртэн чөтгөрүүд орж ирэн гэр бүлийнх нь бүхий л гişүүдийг өгөөхөж ганцхан дүүн л халдвар аван амьд үлддэг. Түүний ганц зорилго нь дүүгээ эдгэж чөтгөрүүдийг устгах буюу Музаныг буулгаж авах. Аниме үзснээр илүү сонирхолтой үйл явдал, нүд гайхшруулам дүрслэл, чихний чимэг болсон аялхуу гээд их л гой зүйлсийг мэдэрч бас үзэж болно. За тэгэхээр Хашира гэж юу болох мөн Музаны хүчрэг 12 чөтгөрүүдийн талаар ярьцгаая. Төрөнд дурдсанаар Хашира бол чөтгөрийн ангуучдын нийгэмлэгийн толгой 2 хүнээс гадна хамгийн өндөр цол иргэнтэй хүмүүс. Чөтгөрийн ангуучдын нийгэмлэгийн хамгийн хүчтэй цөөхөн хідэн хүн л авч чадсан цол иргэн бол яа харахгүй Хашира. Хашира нь тус тусын бүс нутагт хуваарлагдсан чөтгөрүүдийн талаар судлах, мөн хүчтэй чөтгөрүүдийг устгангаа өөрсдийн чадвараа дээшлүүлэх үүрэгтэй. Мөн ямар нэгэн даалгавар бүтлгүүтэл эсвэл ангуучдын амь өргөдөл тэдний дайсан хүчтэд үзэж зөвхөн Хашираг л явуулдаг. Хашира бүр өөрсдийн гэсэн онцгой амьсгалын техниктэй байдаг. Мөн Хашира хүмүүс тунд ус болон галын амьсгалын техник байх нь илбэг байд юм байна. Яагаад гэвэл энэ хоёр амьсгалын техник нь нэлээд өндөрт байдаг юм байна л та. Тэгээд Хашира хэрхэн болох вэ гэвэл нийт 3 арга байд юм байна. Эхнийх нь чөтгөрийн ангуучдын бүлгэмийн хамгийн хүчтэй нь байх буюу 50-аас дээш чөтгөр ангилсан байх. Хоёрт Музаны хүчрхэг 12 чөтгөрүүдээс дийлсэн байх. Гуравт чадвар болон өөрийн онцгой байдлаараа уламжлагдсан Хашира болох. Энэ нь маш ховор тохиолдол байт юм лээ. Сүүлд нь Хаширагийн бэлтгэлийн талаар хальт ярил л да. Хаширагийн бэлтгэл бол өөрөөсөө доод түвшний чөтгөрийн ангуучтай бэлтгэл хийх. Тэгэхдээ өөрөө амьсгаадах, бэртэх, ядрах гэсэн ямар ч юм байхгүйгээр бэлтгэл хийх. Дараагийн бэлтгэл бол Хашира хоорондоо тохиролцсон бэлтгэл хийх юм байна. Сонирхолтой байж магадгүй гэж бодсны үүднээс амьсгалын техникүүдийг чигсаая. За 10-т Аратангийн амьсгалын техник. Inosuke-гийн арга барил бөгөөд энэ арга барилыг ашиглавал байгалийн мэдрэхүй огцон өсөж эргэн тойрондоо юу байгааг бусдаас сайн мэдэж чаддаг юм байна. 9-т нь сонсголын амьсгалын техник. Хашира Тенгэний хэрэгэлдэг техник ба түүний өмнө Шинобу байсан нь үүнд том нөлөө үзүүлсэн гэж үздэг. Учир нь энэхүү арга барил нь тесрэлттэй хурдан хөдөлгөөн хийх чадвараараа онцлог. 8-т усны амьсгалын техник. 11-р хувирал. Усны Хашира Гиюгийн ашигладаг арга барил. Энэ арга техник нь өөрийн хурдыг асар ихээр нэмэгдүүлдэг ба довтлогооныг ч мөн адил нэмэгдүүлдэг. Энэ арга барилыг сайн сурвал хамгаалтан сайжирдаг. Гэхдээ дайны үед тогтун ус шиг тайван байж чадсан үед л төгс эзэмшиж чаддаг. 7-т Манангийн амьсгалын техник. Манангийн Хаширагийн арга барил бөгөөд Inosuke-гийн арга барилтай адилхан ч уг техник нь манан үсгэн мөн манандаа уусаж чаддаг арга барил юм байна. 6 цахилгааны амьсгалын техник. Zenitsu-гийн арга барил. Хамгийн хурдан арга барил гэгддэг уг техник нь өөрийн хөлний хөдөлгөөн дээр анхаарал хандуулан өөрийнхөө бүх хүч чадлыг хөл рүүгээ хувирган чадвал ашиглаж чаддаг гэдэг. 5-т усны амьсгалын техник 10 дугаар хувирал.
Танжиро өөрийн аавын Хиноками Кагура гэх бүжгийг санан өөрийн усны амьсгалтаа нийлүүлэн гаргаж ирсэн арга барил. Урагшаага зогсолтгүй эргэлдэх уг арга барил нь хэр хүчтэйг 3 дугаар хөлөл дээр нэлээд сайн харж чадсан. Дөрөвт галан амьсгалын техник. Өмнөх Хашира Бенгокугийн арга барил. Нарны амьсгалын техниктэй хамгийн ойрхон гэж үздэг уг арга барил нь логийн хурд болон хүчийг илэрхийлсэн дайралтаар онцлог. 3-т чулууны амьсгалын техник. Чулууны Хашира Химежимагийн арга барил. Одоо утгагүй гарах дараагийн улирлын дайн дээр Химежи маань хамгийн хүчтэй Хашира болох нь харагддаг. Учир нь уг арга барил нь өөрийн арьсны гадуур чулуун давхраг үүсгэж чаддаг ба музантай энэ тэнцүү хүчтэй хүн л үүнийг устгаж чадах нь харагддаг. Мөн дайралтны хөвч 50 илүү хүчтэй. 2-т сарны амьсгалын техник. Дээд 4 сарын хамгийн хүчтэй гэгдэх Кокошибогийн арга барил. Чөтгөрийн ангуучдын хизээж ашиглаж чадахгүй зөвхөн чөтгөрл ашиглаж чадах уг арга барил нь хэдэн ч Хаширатай энэ зэрэг үзэлцэн ялгч боломжтой. Илүү гэрвэл спойлер болох учраас энэ хүрээд. Нэгт бид бүгдийн сайн мэдэх нарны амьсгалын техник. Бүхий л арга барилуудын анхдагч мөн Музаны айдсыг хүргэх чадaltaй энэхүү арга барил нь хурдтай огт холбоогүй ба зөвхөн хүчийг асар хэмжээгээр нэмэгдүүлж чаддаг арга барил. Part 2 дээрээ Музаны хүчрэг 10 төрлийн талаар ярьцгаая. Тэгээ энэхүү бичлэг таалагдсан бол мэдээж лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.